Дэлхийн гүнээс газрын давхарга руу магм нэвчих газрын давхарга дээр бялхан гарахтай холбоо бүхий үзэгдлийн нэгдлийг галт уулшил гэнэ. Галт уулшил нь уулын чулуулаг эрдэс бүрлэх тэдгээрийн хувиралд нөлөөлөхөөс гадна газрын давхарга гадаргын хотхор гүдгэр газар зүйн бүрхэж бүрэлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Галт уулшлын үйл явц ямархуу байх нь чухамдаа магмын болон лавын шин чанараас хамаарна. Галт уулшил ба түүний төрөл. Галт уулшлыг төрлөөр нь шургамал ба бятлахмал гэж хоёр ангилна. Магм их хүчээр шахагдсан газрын давхаргын ан цаваар нэвчхийг шургамал галт уулшил гэнэ. Ийм үед магм газрын гадарга дээр ил гарч замдаа зарцаж газрын гүнд шургамал чулуулгын битүүд үүсгдэг. Бялхмал галт уулшил гэдэг нь дэлхийн гадарга дээр магм бялхан гарахтай холбоотой үзэгдлийн нэгдлийг хэлнэ. Энэ нь лав бялхах, чулуулаг дэлбэрэн бутарч цацагдах, усны уур хийнүүд дэгдэх замаар илэрнэ. Галт уулшил нь газар хөдлөлтийн нэгэн адил тектоникийн хавтангуудын хил зааг орчимд чулуулаг давхарга эвдэрч тасарсан газраар үүсэх ба мөн их газарт хавтангуудын хил заагаар тохиолдно. Галт уулсын 75% нь далай ёроолт бий. Далай ёроолын 50,000 км үргэлжилсэн ангалын дагууд хайлмал чулуулгууд дэлхийн гүнээс нэвчин дэврэгэн хөдөлгөөнийг үүсгэнэ. Үүний улмаас бялхан гарах асар их хэмжээний магмын нөлөөгөөр далай ёроолын уул нуруудын хяр шинээр үүсэн тэр орчмын ус халж буслах үзэгдэл үүснэ. Төв бялхалтын галт уулшил нь голдуу галтуул үүсгэнэ. Энэ нь магмын гүнээс дээш өргөгдсөн сувагтай бөгөөд оройн хэсэгтээ өрхөн үүсгэсэн голдуу конус хэлбэртэй байх ба заримдаа энэ нь бүр тэгш хэмтээ ч байна. Өрхөн диаметрээрээ хэдэн 10 метрээс хэдэн километр хүрнэ. Хэрэв ажиллагаатай бол галт уул нь утаа үнс заримдаа лав бялхуулна. Өндөр галт уулсын оройд цас мөс оршино. Ан цавын галт уулшил нь дээрхийн адил суваг хоолоогоор биш литосфер дэх ан цавыг даган магмын бодисууд газрын гадарга дээр гарч ирэхийг хэлнэ. Иймд ан цавын бялхалт нь уул үүсгэхгүй шингэн лав ангал хагарлын амсраас тал бүр тийш тарж урсан хуучин бялхаж царцсан лаван дээрээ давхарлан царцсаар өндөрлөг болон долгиорох хэлбэрийн тал үүсгдэг. Жишээ нь Хойд Америкийн Колумбийн тал, Диканы өндөрлөг, Патагоны тал лаваас үүссэн байна. Галт уулас. Галт уул гэдэг нь дэлхийн дотоод гүний бодисууд их даралтын улмаас сувгууд даган өргөгдөж байдаг уул юм. Галт уулас гадаад төрх бүтэц дэлбэрэлтийн байдал зэргээрээ олон янз учир хэд хэдэн хэв шинж болгон ангилдаг. Галт уулсын дэлбэрэх цаг хугацаа янз бүр. Зарим нь нэг жил орчим хугацааны дотор хэд хэдэн хоногоор үргэлжилдэг бол зарим нь хэдэн зуун мянган жилийн дараа ч дэлбэрнэ. Дэлбэрэх хугацаагаар нь бялхаж буй галт уул ба унтарсан галт уул гэж хоёр ангилна. Төв бялхалтын ихэнх том галт уулас давхраад галт уулсын төрөлд багтах ба тэдгээр нь сувдуугцын бүсэд үүснэ. Жишээ нь Везуви, Ключевын Сопка, Короноц, Пужи зэрэг нь давхраад галт уулас юм. Тайван бялхалтын үедээ шингэн лав бага багаар бялхах боловч галт уулын бөмбөг элс шороо үнс цацагдан хүчтэй дэлбэрдэг. Давхраад галт уулын дэлбэрэлт хамгийн аимшигтай нь юм. Шингэн хөрмөн чулуун лаваас бүрэлдэнэ. Энэ лав нь их халуун боловч дэлбэрэлт тогтвон. Суваг даган шингэн магм өгсөж тогоо дүүрэн бялхах ба лав нь хий их агуулна. Доороос лав түрэх үед түрүүчийн лав нь тогооноосоо хальж уулын хажуу даган урсдаг. Бөмбөр галт уул. Хүчлэлэг зууралдамтгай магм газрын давхарга руу нэвчихтэй хэмжээгээр жижиг галт уулыг үүсгэнэ. Ийм магм галт уулын өрх рүү шахагдан аажуухан хөрч ил гарангуут царцдаг. Энэ нь тогоо дүүрэн царцаж бөмбөр түгэрч барахгүй шовгор оройтой уул бүрэлдүүлдэг боловч давхраад галт уулыг бодвол хэмжээгээр жижигхэн юм. Үнсэн конус. Зарим галт уулс нь лаваас биш зөвхөн галт уулын үнс зэрэг сэвсгэр материалаас бүрддэг. Хэмжээгээр жижиг эдгээр уулас зарим газар олноор орших ба заримдаа богино хугацааны дотор ч үүсэн бий болно. Плитийн төрөл. Хүчтэй дэлбэрэлт болж галт уулын үнснээс үүссэн үүл агаар мандлын өндөр давхаргыг хамарна.
Стромболийн төрлийн галт уул өтгөн зуурамтгай лав ялгарна, хийнүүд нь багахан хүчтэйгээр дэлбэрэлт үүсгэнэ. Вулканогийн төрөл маш өтгөн лавтай учир хийнүүд хүчтэй дэлбэрч маш их хэмжээний галт уулын үнс чулуу цацагдан гарна. Гавайн төрлийн галт уул дэлбэрэлт нь тайван явагдана, лав нь их урсамтгай, хий их ялгарна, заримдаа магма нь хоолоогоор цацагдан гарч лаван оргилуур үүсгэнэ. Одоо манай дэлхий дээр бялхаж байгаа галт уул хуурай газарт 600 орчим, далайд 60 гаруй, унтарсан галт уул 5,000 орчим байдгаас 5/4 нь Номхон далайн эргийн идэвхтэй бүсэд оршино. Галт уулсын тархалт хүчтэй дэлбэрэлт болж галт уулын үнснээс үүссэн үүл агаар мандлын өндөр давхаргыг хамарна. Өтгөн зуурамтгай лав ялгарна, хийнүүд нь бахан хүчтэйгээр дэлбэрэлт үүсгэнэ.